технологи хөгжиж байгаатай холбоотой хараа муудалт бол бүр удам хамаарахгүйгээр ихсэж байгаа. За ингээд би хүүхдээ онцлуулчлаа тий. Онцлуулаад шилээ аваад зүүчлээ. Тэгээд 6 сар тутам үзүүлэх хэрэгтэй. Хараа муутай хүн шилээ зүүхгүй байснаас тодруулахгүй байснаас болоод хараа нэдэхгүй болоод агал залхуу хараа үсээд байгаа гэж хэлж байгаа. Яг нэг хичээлийнхаа үед ч юм уу зүүчээд гэртээ ирэхлээрээ баг зэргийн амраах нь чухал уу? Ерөөсөө нэгдүгээр ангид оруулангуул толгой дараалал ингээл хүүхд хараа болох байлаа гэж үзүүлээл. Midcast эрүүл мэндийн мэдлэгийг хүмүүст. Савьяловская алтай. Айрны магнитар шан. Өдрийн 100% хэрэгцээ. Сайн байцгаана уу? За, Midcast-ийнхаа үзэгчд маань сайхан наацноо, та нар маань сайхан зогсож байна уу? За, ингээд 100-ийнхаа бас эхний дугаарыг та бүхэндээ хүрэхдээ бид бүхэн баяртай байна. За, өнөөдрийн манай сэдэв бол хүн болгон л хүүхдийнхаа утасны хэрэглээг бага үзээрэй тий. Одоо наадхаа ойроос битгий хараарэ гэд хэлдэг. Гэхдээ үнэндээ яг дэлгэцийн одоо энэ дэлгэц бол хүүхдийн харааг муутгадаг юм болов уу? Ягаад өнөөдөр бага ангийн хүүхэд хүртэл ингээд шил зүүдэг болчихсон юм бол тий? Хараа нэг муутчихвал бас жил бүр шилний хэмжээ нэмэгцээр байдгүй гэх мэт асуултуудаа бүгдээрээ хариулт авахаар за ангаа ухааны доктор тэргүүлэх зэргийн нүдний эмч ариун заяагаа өрөөд байна. За манай хүрэлцэн ирсэн баярлалаа. За баярлалаа. Намайг нэвтрүүлэгтээ урьсан баярлалаа. Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр одоо хоёулаа мэдээж нүдний эмч урьсан. Би бүр үнэхээр нүдний эмчийг урих юмсан гэж бүр маш удаан бодсон. Тэгээд яаж юм гэхэлэр одоо ойр тойрны маань хамаатан садам бидний үр хүүхдүүдээс ихсүүлээл одоо бүгдээрээ л дэлгэцийн хамааралтай болоод эцэг их нь нүдэн зүгээр мөртлөнгөөсөө хүүхдүүдэд нөгөө олдмол гэж ярьдаг тийм. Олдмол юм хараа модох юм бүгд маш олон болжээ. Тэгээ энэнд айгу сэтгэл эмзэглэж явдаг. За тэгэхээр одоо өнөөдөр хоёулаа өөрсдийнхөө үр хойч болж байгаа үр хүүхдүүдийнхаа нүдний асуудлын талаар ингэж ярилцлага эхлэе гэж бодлоо. Монголд ерөн сүүлийн жилүүдэд хүүхдийн харааны асуудал үнэхээр бүр ихссэн үү? Тэгсэн. Ерөнхийдөө Монголд гэлтгүү дэлхийд дахинд одоо тулгамдж байгаа асуудал болоод байгаа. За түрүүн тайлсан тий удамтай холбоотой эмгэг. Энэ эмгэг угаасаа ээж аав ах дүүс эмээ өвөө нь хараа муутай тохиолдолд удамших магадлал өндөр. Удамшдаг эмгэг. Удамшдаг эмгэг дотроо сүүлийн үед одоо нөгөө юутай одоо сошиал нийгмийн одоо бидний хэрэглээтэй холбоотой технологи хөгжиж байгаатай холбоотой хараа муудалт бол бүр удам хамаарахгүйгээр ихсэж байгаа. Энэ бол харааны ачаалал ихсэж байгаа. Тэгэхээр дэлхийд дахинд тэр дундаа Азиудад бүр ерөнхийдөө судалгаанууд маш их хийгдэж, тулгамдж байгаа асуудлаа шийдэх гэж их үзэж байгаа. Тэгээд Монголын хувьд ч гэсэн адилхан энэ хараа муудалт бол одоо харцангуй ихсэж байгаа. Өмнөх одоо жилүүдэд бодох юм бол 30-аас 50 дахин одоо 50% ихссэн гэдэг тийм тооцоонууд гарсан. Тэгэхээр одоо эхнийхээс тийм үү одоо эмнэлгүүдэд хүүхдийн үзүүлдэг эмгэгийн дийлэнх нь за 80-90% дандаа харааны өвчлөлтийг асуудалтай хугарлын ажигтай хүүхдэд үзүүлж байна. Эмчтэй сая Азиудад гэж ярьлаа те. Тэгэнгүүт Америк, Европын улсуудад болохоор яа гэм эцэг эхчүүд нь тэр одоо дэлгэцсэн байна уу? Тэр хэрэглээг хяналттай байгаад байна уу? Яг ямар за янз янзын шалтгаан байна. Цаг уурын нөлөө байна. За одоо Европ гэдэг юм уу? Одоо Европ зүг рүү, Америк зүг рүү арай Азиудыг мэдж байгаа ш тий. Хятад, Гонконг гэдэг ямар тавчин орчинд байдаг вэ? Орон зайн хувьд хүртэл нөлөөлж чинь тэдний ачаалал яаж сурдаг вэ? Ханц үзэж чинь өдөр шөнөгүй сууж чинь олон цагаар суулгаж чинь шахалт ихтэй байна. За тэр би одоо цаг уур нөлөөлөх нь байна. Удам нөлөөлж байна. За тэдний харааны ачаалал бол Азиудад арай илүү одоо хувь өндөр. Ханц үзэж байгаа хүмүүс бараг илүү ачаалтай байна гэдэг юм судалгаа байдаг. Тэгээ дээрэс нь бас энэ хотчлолттой холбоотой. Тийм яг энэ хотчлол тийм. Одоо бидний дээр үед ямар байсан мөлий? Бид нар гадаа тоглолт гэсэн шүү дээ. Гадаа тоглоно гэдэг чинь одоо алсын юм харж байгаа. Гэрт одооны хүмүүс бол ер нь гадаа гарахгүй тий. Гэртээ утас дэлгэц компьютер зурагт. Тэгэхээр ерөөсөө л ачаалаас шалтгаалаад орон зай хувьд дандаа ойрын ачаал авч. Ойрын ачаал гэдэг чинь булчин ил чангалчаад байгаа байхгүй. Одоо хичээл жишээ нь 40 минут ороод
завсарлах хэрэгтэй тий. Тэр нь учиртай 40 минутаас илүү удаан харах юм бол булчин бүр чангараал ачаал үүсгээд байгаа л гэсэн. Хараа муудалд нэмэгдээд байгаа л гэсэн байна. Тэгсэн мөртлөө одоо дээрээс нь нэмэл одоо онлайн хичээлүүд нэмэгдээд байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр харааны ачаал одоо хэрэглээтэй холбоотойгоос гадна сургалтын ачаал бас нөлөөлж байна. Өмнө тань дээр ирдэг байсан хүүхдүүдтэй харьцуулахад одоо өнөөдрийн тий эмчийн практикт хамгийн их ямар өөрчлөлтүүд бас ажиглагдж байгаа вэ? За хараа муутай хүүхдүүд бол байхын үед байсан, удамд амьдсан, за бага зэргийн янз бүрийн шилтгаантай байсан бол одоо эцэг их нь хараа муутай биш, эрүүл хүмүүсээс гарсан хүүхдүүд нь хараа муутай болоод ирэхээр дандаа ачаалаас шалтгаалсан, зарим нь бол хуурамч одоо хараа муудалт гэж байдаг хгүй төр зүрийн булчин чангарал. За тэрийг эмчнэр үзээд булчингийн суллах нэг эмчилгээ хийж авч үзэж болно. Булчингийн сулалдаг эм тусааж агаад онцлоод ирэхээр сулраад ирэхээр хараан зүгээр. Тэгэхээр нөгөө хуурамч хараа муудалт гэсэн үг байхгүй. Хит их ачаалаас шалтгаалаад бас хуурамч хараа муудалт гэж байна. Тэгэхээр одоо энэ тэмдгийн эмнэлгүүдэд үзэж байгаа хамгийн ихний тусаалал тэр бол бүгдийн одоо нөгөө 30 минут суулгаад хүүхэн хараа өргөсгөж үзнэ гэдэг байгаа чинь булчингийн сулж үзэж байгаа. Тэгэхээр булчин суллаагүй одоо нөгөө шилний газруудаар үздэг штеп. Авторефрактометр гэдэг нэг харааны шил үздэг аппаратын дээр суулгаж үзээд тэр нь жишээ нь хасах 2 гарчлаа. За тэгвэл эмнэлэгт үзүүлээд булчин сулдаг юм тусаагаад 30-40 минут заримдаа хүүхдүүдэд бол цаг орчим хүлээж агаад булчингийн суллаад дахиад нөгөө шинжилгээгээ хийхэд 0 гардаг ч юм уу. За ядаж багасаад 0.5 1 ч гэдэг юм уу. Яг тэр зөв булчингийн сулж ийж шилний номер бол бодитоор зөв гардаг. Тэгээд зарим нь бол шил зүг шаардлагагүй. Булчингаас суллах эмчилгээний хэсэг явна. Одоо сүүлийн үед бол тийм эмчилгээ гарсан. Тэр нь болохоор одоо булчин сулруулах атрофеник гэдэг булчин сулдаг эмийг шингэлсэн дозоор одоо эмчилгээний дозоор процентоор болгоод одоо нэг хэсэг хоног хүүхдийнхаа одоо харааны төвшнгөөс шалтгаалаад чангарлаас шалтгаалаад одоо 7 хоног тусаах уу 14 хоног тусаах уу гэд ерөнхийдөө булчин суллаж явж агаад эргээд үзүүлгээд хараануудаа шил зүг шаардлагагүй ч гэдэг юм уу тийм өөрчлөлтүүд бас нэлээд байгаа. Тэгэхээр яг эмнэлэг бас чухал байна тийм эмчээ олж. Тэгээ шилний газар одоо ингээд яг үзэж байгаа л да тэр шилний эмчтэй байгаа. Гэхдээ одоо яарж байгаа ч юм уу юм тусаалахгүй гэдэг хүмүүс бас байдаг. Им тусааж үзэхээр яарч яана амжихгүй. Наад эмч ямар нөлөөтэй гаш нөлөө байна уу ч гэдэг юм уу. Тэгээд яарж байгаа гэд шилний газар хийлгээд явж байгаа тохиолдолд бол ер нь бол буруу онцлогт магадaltaй. Эхнээсээ өндөр шил зүүчж байгаа. Ядаж нэг зүг системийг 2-оор юм 3-аар зүг явахар ч юм болохгүй шүү дээ хүүхдтэй. Тэгэхээр зөв онцлуулганд бол заавал одоо зөв онцлогоо илгэнэ. Тэр хүүхдэд заавал сулруулах юм одоо эм тусааж иж онцлогоо зүгээгээд яг бодит шилний номерыг гаргаж зөвхөн зүйтэй. За ингээд би хүүхдээ онцлуулчлаа тий. Онцлуулаад шилээ аваад зүүчлээ. Тэгээд 6 сар тутам үзүүлэх хэрэгтэй. Ер нь бол эхний за хүүхдийнхаа нас, за хүүхдийн шилний номероос шалтгаалаад 6 сар тутамд л үзүүлнэ. За явандаа тогтвортой нэг шилээрээ одоо муутахгүй ачаалаад тааруулаад тогтвортой байгаад байл жилдээ нэг байж болно. Гэхдээ ер нь хүүхдүүдийг заавал 6 сард нэг үзүүл гэж одоо зөвлөдөг. Тэгэхээр буруу шил зүүснээс болоод бас дараагийн бас сөрөг нөлөөнүүд байгаа. Эмчид тэгэхээр хүүхдийн нүдний хараа за 6 сар болоод тогтворчих боломжтой ер нь. Эсвэл зарим эмчнэр болохоор заримч гэж ер нь эмчнэр болохоор тэгэж яриад байдаг штэ. Хүүхэд өсөлттэйгөө хамт те ингээд нүднийх нь хараа 0.5-аар ч гэлөө юу гэлээ ямар ч гэсэн ингээд нэмэгдчихэд шилэн ч гэсэндээ ингээд өсөлтийнхаа нүд нь ингээд томорж идэг учраас хараа ч гэсэн яг тэрийгээ дагаад муудж идэг учраас 6 сар тутам үзүүлээд дараагийнхаа тий нөгөө шилний юг тааруулж явах хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэр бол зөв. Хүүхд өөрөө өсөж байгаа. Өсвөр наснд одоо өсөж байгаатай холбоотой нүдний хэмжээ сунж байгаа. Уртсаж байгаа байхгүй юу? Жижигээрээ байгаад тахгүй шүү дээ. Тэгэхээр тэр жижиг тохирсон шилийг сунцсан айн зүгээдээ л таарахгүй тий. Тэгэхээр багцсан ус өмсөд байхгүйтэй адилхан байхгүй. Тэгэхээр өсгийн хэрэг ялангуяа яг өсөлтийн наснд өсвөр нас байдаг шүү дээ. Яг 11, 2, 3-аас эхлээд яг өсвөр наснд тогтсон муудах гад байдаг. За тэн дээр ачаалын аюулсан анхаарад гэхдээ яг тогтно гэсэн ойлголт бол байхгүй. 18-аас 20 зарим хүмүүс 25 үржиж тогтцдог. Тэгэхээр
хүүхд ч өөрөө бүрэн өсгөн байна. Дээрээс нь ачаалаа тохируулаад зөв шилээ 6 сартай муу жилдээ яг тэр тохирсон шилээл зүүж авах. Тэгэхээр заавал нэг бага хэмжээгээр өсөж байгаа учраас нэмэгдэж байгаа. Тэр нь бол нэг аюултай асуудал байхгүй. Огцом ихсээд ирэхэд бас хэцүү. Нэг буюу түүнээс дээш номероор огцом ихсвэл бас аюултай. Бас торлог бүрхүүл нүд чинь хоошоо сунахтаа гинт огцом сунчих юм бол дотор талын бүрхүүлүүд нь нэмэгрээд энэ тэнд дуурагдал үүсдэг юм уу, цоорл үүсдэг ч юм уу, торлог хуурах тийм аюулууд байдаг учраас ер нь ойрхон үзүүл хийдэг шаардлагатай байдаг. За хүүхдүүд нүднийхаа шилийг ер нь өдөржингөө байнга зүүхэн зөв үү эсвэл яг нэг хичээлийнхаа үед ч юм уу зүүчээд гэртээ ирэхлээрээ баг зэргийн амраах нь чухал уу? За шилийг бол өглөө босоол зүүн ойрон унтахтаа л авч тавьж гэсэн байх. За анх зүүж байгаа ялангуяа одоо нэмэх хасах шилж гэдэг юм уу, цилиндртэй шил зүүж байгаа, дөнгөж ихэл зүүгээд тавгүй байвал багаар тасаад ирсний дараа тогтмол цөм. Шил зүйлээгээ тачаал өгч байгаа бол биш байхгүй юу? Ойрын мижиж л ачаал. Шилчин бол баг ерөнхийдөө сулруулж амрааж байгаа гэж хэлж болно эмчилгээний шил. Тэгэхээр шил зүйлээгээд нүдэнд ачаал өгч байгаа. Шил зүүсэн мөртлөө хичээлээ хийж болно. Тэгээд нөгөө нэг одоо зөв цагаараа нүдээ амраана, холын юм харна тэгжиж нүд амар. Тэгээд шилээ авлаа гэдэг нүд амар гэсэн юм байхгүй. Бүр хүчилж харна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол өглөө босоол зүүгээд оройн утгатаа л авах хэрэгтэй. Авч тавиад гэж өрн болохгүй. За одоо ингээд 18 нас хүрчлээ хүүхэд маань тий. За нөгөө шилээ нэмээд яваад байсан. Яг өөрийнхөө ягаар зүүсэн. За тэгэнгүүт нөгөө хараа тэглэх хагалгаанд орох боломжтой болох уу? За хараа тэглэх хагалгаа буюу лазер хагалгаа ярьж байгаа тий. За энэ болохоор 18-аас 40 наснд хийгдэж болдог. За тэгтээ ерөнхийдөө бол яг 18 гэдэггүй. Зөвхөн боломжит 18 наснда тогтцсон байвал болж байна. Тогтцсон гэдгийг ямарыг хэлж байгаа нэхэр 1 жил, 2 жил яг нэг шилээ тогтмол зүгээд нэмэгдэхгүй байгаа тохиолдолд ачаал нь одоо цаашдаа хянах боломжтой. Ачаал өгөөд ч нэмэгдэхгүй байгаа тохиолдолд 18 настай болно. Тэгэхээр 18 настай хүүхд оюутан л гэж таарна тий. Тэгэхээр ямар их ачаалтай ах вэ? Тэрнээс шалтгаалаад нэмэгдэх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр жоохон 18-аас 20 настай хүүхдүүдэд яг толгой дараалал хийдэггүй. 1 жил хянана. За үнэхээр хуурашд байхгүй, ачаал нь боломжийг яг өөрөө зохицуулаад тохируулж явцдаг. За дээрээс нь шил нь яг нэг доктортой байгаа дээр 18-даа өөрөө өсвөл хийлгэж болно. За яагаад 40 гэдэг нь гэхээр 40 наснаас эхлээд ойрын харааны асуудал яригдана. Хэвийн хараатай болгочихж байгаа шүү дээ, тий. Одоо хараа муутай хүмүүс гэдэг чинь холын хараа муутай хүмүүс чинь ойрын хараа нь одоо 40 наснд асуудалгүй хэвийн байдаг. Холын хараа сайтай хүмүүс 40 наснаас эхлээд ойрын хараа мууддаг. Ерөөсөө физиологийн өөрчлөлт. Тэгэхээр одоо 35, 37 хүртлээ холын шил зүүж яваад яг 40-с эхлээл ойрын хараа шил зүүх шаардлагагүй үедээ шууд хараагаа тэглүүлэнгээд холын хараа сайжрангуут ойрын хараа шил зүүх болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө шилнээс шилний оронд болцоод байна. Тэгэхээр яг ач холбогдолтой үед өөрт нь яг аль нь хэрэгтэй юм? Ойрын харааны одоо ажил их хийдэг. Ойрын хараанд үнэхээр хэрэгтэй гэвэл яг хийх үгүй гэж сайн бодох хэрэгтэй. Ойрын хар чинь бас чухал хараа штэ. Харин тийм штэ тий. Дэлгүүрт ороод юмны үн харах, шошго гарах гэж харахгүй. Байнга шил гаргаж яг ойрын утас мессеж юм humаа харахгүй. Холыг бодвол ойрч яг өдөр тутамд аюу хэрэгтэй харахгүй. Тэрэн дээр байнгын шил зүүгээд байх ер нь их тэрний оронд холдоо шил зүүж байгаа ойртоо ингээ төвөггүй хардаг байвал уул нь бол эмчнэр бол тэрийг зөвлөдгийг. Тэгэхээр хүмүүс нөгөө холын хараалдаа одоо шил. Гэхдээ залуутай бол байж болно. 40 одоо 20-той хийлгэлээ гэхэд 40 нас хүртлээр бүтэн 20 жил шилгүй явж байгаа. Дараа нь ойрын харааны асуудал яригдчих болно л доо. Гэхдээ тухайн хувь хүний сонголт гэсэн. Тэгэхээр 18 настайгаасаа ер нь бол доктортой хийлгэж болох нь байна. За ер нь бол голдуу 20-с дээш хийлгүүл уул нь бол илүү зүгээр байдаг. Хийлгэж бол болно. Гэхдээ бол заалт байгаа. Тэр хүүхдэд яг лазер их боломжтой юу? Боломжгүй юу? Эсрэг заалт байна уу? Шалгуур хангаж гин үү? Хүн болгоод дараалж хийх боломжгүй байхгүй. Нэг лазер хийлгэж одоо лазик хийлгэж юм бол дахиж
одоо муудлаа гэхэд яах вэ? Муудах боломжтой болно. Дахиж хэлж болно. Гэхдээ нөгөө ерөөлөг бүрхүүлийн зузаанаас шалтгаалаад хэр нэмгэлэх вэ гэдгийг шийддэг. Эвэрлэг нь хангалттай бол дахиад орох боломжтой. Гэхдээ яг нэмхийн эвэрлэгт одоо хийдэг бас аргууд нэвтрээл юм л да. Тэгэхээр ер нь бол боломжтой гэж үздэг. Одоо нөгөө юунууд бас зүгөөд штэ линзнүүд хараа муудсан. Линзнүүд ер нь хэр нүдэнд буцаад аюултай байдаг бай. За ер нь нүдний эмчнэр бол линз ерөөсөө зөвлөдөггүй. За ялангуяа Монголын нөхцөлд ерөнхийдөө шаардлагатай үед яг өөрөө зөв дэглэмээ бариад өөрөө цагаа яг зөв тохируулад эрүүл ахуйн дэглэмээ бариад хэрэглээд олон жил болцсон хүмүүс бол байдаг. Тэгэхээр өдөрт 8 цагаас илүү зүүхгүй байх хэвээр. Хувийн ариун цэвэр захих нь гараа угаахаас эсвэл уус шингэнэ байнга солих, линзээ байнга угаах, цагаа зөв баримтлах. За тэгээд давхар бас линзэн дээр тусаалгаа зөв тусаах. За авч мавхта бас одоо яаж авах вэ тий? Одооний ялангуяа одоо харахад бол охтууд гоёлын линзнүүд их зүүж ийл та. Тэгээд нөгөө амар урт хумстай нэлээд буудаал линзээ ингээл хумсараа шууд авчихаа юм. За дээрэс нь линзтэйгээ заримдаа хончин. За нөгөө шоудаад линзтэйгээ унтчихлаа ч гэдэм үү. Тэгээд нөгөөх нь хөхөөс орчдөг. Тэгээд линз авчдаггүй одоо өглөөний ирээл үзүүлээд авахулдаг ч юм уу. За авах гэж чаад нүдээ майжаад оролдоод нүдээ шархлуулцдаг. За дээрэс нь эрүүл ахуйн дэглэмээ бариагүй тохиолдолд 2 дахь халдвар орох эрсдэл өндөр байдаг. За энэ одоо агаартай ингэж амьсгалж явах хэвээр юм дээр нэг юм хамгаалтын юм наач гар чинь хүчил төрөгч юм бас тодорхой хэмжээнд дутагдaltaд ордог. Хүчил төрөгчийн дутагдaltaд ороод ирэхээр шин судснууд үсэж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ хар бүрхүүлийг тойроод шин судсууд усаад улаагаад эхэлдэг. Тэгээд тэр мэтчлэн асуудлууд их үүсдэг учраас ер нь бол эмчнэр шилээ зүхийг илүү зөвлөдөг. За өөрөө чадвал яг шаардлагатай үедээ бол зөв одоо эрүүл ахуйн дэглэмээ бариад зөв цаг баримтлаад тохирсон линз бол зүүж болно. Линз дээр чинь дотор одоо нөгөө цагаар зүүдэг, өдрөөр зүүдэг, сагдан сараар зүүдэг линз гээд гарцсан. За зарим нэг одоо миопи гэдэг нэг холын хараа муутай хүмүүсийн одоо хит сунаад байгаа тохиолдолд хатуул линз тавиад суналтыг жоохон зогсоож барих зорилготой линзнэр, эмчилгээний зорилготой линзнэр бол байгаа. Тэрийг бол яг шаардлагатай хүмүүст эмчилгээний зорилгоор яг хэрэгжилж болдог. Гоёлын линз бол шаардлагатай л үедээ зөвөл зүгээр. Шил зүүхөр бас нөгөө нүд залхуурдаг гэж бас өмнө. Залхуурна гэдэг яг ямар ойлголтоор хэлж бэ? Нөгөө хараа залхуу харааг ярьж байгаа. Тийм залхуу хараа. Шил зүү одоо ингэж юу гэж ойлгуулах вэ гэхээр одоо жишээ нь төрөлхийн хараа муутай хүн шил нэг нүд нь одоо их тохиолдолд нь шүү дээ. Нэг нь сайн, нэг нь муу хараатай хүн муу хараагаа мэдэхгүй сайн нүдээр харсараад нөгөө нүдэд залхуу хараатай болгоцсон байдаг. Хоёр нүдээр юмыг нэг болгож хараад тод харах хэрэгтэй байтал төрөлхөөсөө нэг нүдээр хараад юмыг ингэж л харах хэрэгтэйг ойлгоцсон. Хоёр нүдээр одоо хос хараа болгож харж чаддгүй. Нэг нүд нь хараа муутай. Одоо сайн нүдээрээ давмгаалж хараад муу нүд нь хоцрогдчиход байгаа байхгүй. За тэгэхээр тэр нь 20% одоо хардаг. Шил зүгээд 80% нөхөд 100% харах хэрэгтэй байтал тэрийг өөрөө мэддэггүй. Сайнуудаар харж авсараагаад ямар нэгэн одоо урчин сэргийл үзлэгээр ч гэдэг юм уу ажил мэргэжилд орохоор үзүүлэхэд нэг нүд нь муу. За одоо нүд муу юм байна. Шил зүүя гэд шил тааруулаад нөгөөх нь аль хэдийн хөгжлөө явах үед нь шил зүүгээгүй болохоор идэвхгүй болчдөг. Одоо 80% нь тохирсон шил зүүлгэн штэ. Хичнээн өндөр 10-20-ыг зүүлгээд ч тодорохгүй. Тэрийг лезээ ай буюу залхуунууд гэдэг. Тэгэхээр шил зүүхээр залхуу болно гэсэн үг бол биш. Хараа муутай хүн шилээ зүүхгүй байснаас тодруулахгүй байснаас болоод хараа нэдэхгүй болоод байгааг л залхуу хараа үүсээд байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр залхуу хараа чинь хэцүү одоо хожуу оршлогдсон тохиолдолд сэрэхгүй. Хичнээн өөрөө хүсээ лазер хийлээ, болроо солиулъя, юу ч хийлгээд хаашаа дэлхийн хаанч ч утсан лезээ ай болцсон л тохиолдолд эргээд засрах боломж байгаа. Нүдний шил зүүж явах явцдаа бас одоо нүдний витамин ч гэдэг юм уу те бас хажуугаар нь хэрэгэлдэг хэрэглээнүүд одоо өөр тусаалгууд ч гэдэг юм уу яг нэг хараа тогтоох тийм тусаалга энэ гэж бас байдгүй. Хэрэглүүл хэр байдаг бол хүүхдүүдэд.
За хараа тогтоох юм бол ерөнхийдөө одоогоор ер нь бол тогтооно гэсэн юм бол байхгүй. Хараа нь одоо өөрөө өсөж хөгжөөд шилний хараа муу төгт дэрж байгаа шүү дээ. Хараа сайтай хөгт бол тэр үгээрээ тогтчихин тий. Хараа сайтай байжгаад ачаалаас шалтгаалаад муудаад байвал ачааллыг нь хянана. За тэгэхээр тусаалга тусаагаа хараа сайжна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. За нэмэлт витамин уулаа гэж шууд хараа сайжна гэж ойлголт байхгүй. Тэгэхээр зөвхөн нэмэлтээр дэмжлэг л болж байгаа. Нэмэлт одоо дэмжлэг болж байгаа болохоос яг нүдний хараа муутай хугарлын гажигтай хөгт үндсэн эмчилгээ бол нүдний шилийг зүгээр зүүлэхэд байгаа шинж эмчилгээний одоо юм яваад байгаа байхгүй. Тэгэхээр шилээ зүүлэхэд за тэгээд хүүхдийн чинь хараа тогтоод хөгжөөд 18 20 нас хүрээд шилтэйгээ 100% тогтчвол шилтэйгээ 100% харж чадчих байвал дараагийн сонголтууд байгаа. Өөрөө хүсвэл тэр лазер хийлгэж болох нь байна. За шилээ зүүх үү, линзээ зүүх үү, өөрөө арчилж чадчихвэл за тэгээд цаашдаа янз бүрийн болруудч гэдэг юм уу те. Харааны хөгжил цаанаа одоо бүрэн хөгжсөн тохиолдолд бол насанд хүрсний дараа сонголтууд байгаа. Тэгэхээр насанд хүртэл нь хөгжих үед нь л яг зөв хөгжүүлэх ёстой. Хараа мотор шилээ зүүн хараа сайтай мөртлөө ачааллыг нь анхаарал яв. Одоо бид нэр ярьдаг шүү дээ илүү жижигхэн дэлгэцтэй юмыг баг үзээ. Утас iPad утсаа болонгууд хичээлээ iPad нэр ээж за бүр утас үзэх гэдэг байвал сүүлдээ зүгээр телевизээ үзэх гэдэг те. Гэхдээ энэ яг үндэ яг ялгаатай юм уу? Ялгаатай штэ. Одоо холын хараа жишээ нь одоо 20-20-ийн дөрөв гэж байгаа байхгүй. 20 минут юм хараад 20 секундэд 20 фут буюу 6 метр юм харах хэрэгтэй. 6 метр байхгүй. Тэгэхээр одоо энэ зурагт мурагт идэх чинь ланда ойрд байгаа шүү дээ тий. Тэгэхээр 6 метрт холын юм харж иж булчингаас үлнэ. Тэгэхээр хол алсын юм харна. Алсын юм харахын тулд одоо гадаа гарах уу өөр юм хийх үү? Гэр дотор л нэг жоохон дутагдaltaй болчихж байгаа. Одоо ингээд янз янзын судалгаанууд хийгдэл юм л да. За сүүлд бол хятадд хийснийг судалгаанд болохоор гадаа гаргасан хүүхд гадаа гаргаагүй хүүхд хоёрыг харьцуулаад за гадаа гарахтаа бас наранд гарах. Үүлдээд биш гэж байгаа. За тэрийг тусдаа ингээ нарийн үүлдээ нартай гэдгийг хэмждэг цаг уурын одоо ухантай хамтарсан тийм том судалгаа. Тэгэхээр гадаа наранд 2 цаг байлгахад хүүхдийн хараа муудалт бол одоо нөгөө гараагүй хүүхдийг бодох юм бол тогтвортой байна, муудахгүй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдүүд нь илүү муудаад гадаа одоо битри дээр үшил нэг гадаа л илүү байлгуул гэхээр одоо яг энэ 100 хүүхдүүдээ агаарцлаганд гаргаад ачаалын басаа холын юмсаа харуулах уулсаар явах тийм хүүхэд ч гэлтгүй одоо бид нар тийм юмсан тий өглөө сэрлээ утсаа харна дурхтаа тийм бүх газар орой бас яг үнэн тий тэр бол нэрээ одоо зарим нэг челленжүүд явж илээ л дээ фэйсбүүкийг ингээ бүр болио одоо энийг бүр дэлетлээд одоо тэр хугацаанда өөртөө ингээд хэрэгтэй гоё ном уншаа өөртөө одоо бие бэлтраа хөгжүүлэх гоё өөрийгөө хөгжүүлэх тал руугаа анхаарад энэ сошиал гэдэг юмнаас ер нь холтё татгалзаа гэдэг юмнууд явж байгаа. Би бас уулын тэрийг дэмждэг мөртлөө ажил бас ялчгүй сошиалар яваад байна л да. Тэгэхээр тэрнтэй адилхан яг бид нар орой унтахдаа гэрлээ унтраадаг харанхууд. Гэтэл яг нөгөө утас чинь цэнхэр гэрэлтэй тий. Тэр бол бүр илүү муу. Тий ер нь хараанд үгүй харанхууд илүү харах нь илүү бүр ачаал өгдөг. Тэгэхээр ерөнхийдөө гэрэлтэй тэр дундаа яг тасалгааны гэрэлтэй бүдэг гэрэл бас онцгүй байна. Ямар нэгэн юм харахтаа тасалгааны гэрэл юм уу яг энэ тасалгааны өдрийн гэрэлтүүлэгтэй адилхан одоо гэрэлт юм уу үзэж ажил төрлөө хийх юм хийх шаардлагатай. Хүүхэд ингээд нүдэ анивчаад байдаг шүү дээ. Тэр яг юуны шинж вэ? За ерөөсөө л ихэнхдээ бол мэдрэлийн гаралтай мэдрэлжүүлэлт одоо юу гэдгийг нүдний хуурайшлын үед бол ачааллаас шалтгаалаа хуурайшлын үед байж болно. Бас нүдний шалтгаантай. Ихэнхдээ бол дийлэнхтэй 100-ны талаас нь аяа мэдрэлийн гаралтай. Анивчл мэдрэлийн ядаргааны үед гардаг шинж гэсэн. Тэгэхээр нүдний ядаргаа мэдрэлийн ядаргаа авсарсан тохиолдол. Ялангуяа нөгөө PCMS юулээ дондцсон хүмүүс байдаг шүү дээ. Удаа хугацаа тэднэрт яв тийм шинжүүд илэрдэг.
Тэгэхээр одоо бүр ядаргааны одоо бүр дээцэгтэй хүрсэн байна л гэсэн. Одоо яг саяны хэлдэг нөгөө компьютер их удаан тоглоол тий утас их үзсний дараа ингээд толгоогоор таллаж өгдөг нүдний ухархаагаар өгдөг эднэр чинь яг л тэрнтэй холбоотой тий. Та дөрөв нөгөө хэлжсэн 20-20-ын дүр ингээд тий тэрийг бас тайлбарлаж хэлвэл тий. Бүр илүү дэлгэрэнгүй. Одоо яг нөгөө янз янз уриалгууд гарч ийн. Одоо хараамуудл тэртээ тэргүй одоо нийгэмтэй одоо технологитой холбоотой ингээд хараамуудл нэгэн түүсээ даа бид нар яаж одоо бүгдийг нь одоо шууд зогсоож чадахгүй шүү дээ. Тэгэхээр хажуугаар нь тасгалуудаа хийх, нүдний тасгалууд, нүдэн анивчих, нүдэн аних. За тэгээд холын юм харахын тасгалууд хийхийг зөвлөдөг. За тэр дундаа одоо офисын ажил хийдэг, удаан хугацаар ажилтдаг хүмүүст болохоор олон улсын одоо нөгөө Америкээс гаргасан юу л да нүдний нийгэмлээс 20-20-20-ын дүрм гэдэг нь 20 минут альва ямар нэг ажиллаа хийгээд 20 секунд 20 фут гэдэг Америкийн футээр ярьцдаг шүү дээ тий 6 метр далсыг за 5-6 метр далсыг 20 секунд хараач л гэдэг тийм зөвлөмж ерөнхийдөө уриалга болгож одоо хүртэл явж байгаа. За дээрээс нэмэгдээд одоо хүүхдүүдийн тохиолдолд гадаа гаргах тал руугаа төлхөө одоо зөвлөмжүүд өгдөг болсон байна. Ойрын юм харснаас болоод холын хараамууд ч. Ойрын хараамууд нь гэдэг нь нөгөө насны өөрчлөлтөөс буюу аккомодацаа тааруулж чадахгүй, болрын хатуурал, жоохон насжилтын өөрчлөлт ороод ирэхээр ойрын хараамууд ч байхгүй. Хүүхдүүдэд болохоор ойрын харааны ачаал ихсээд булчин чангарснаас үүсээд холын хараамууд ч байгаа. Тэгэхээр яг нөгөө хүүхдүүд нэмэх шилзүүдэг. Хасах шилзүүдэг, цилиндртэй шилзүүдэг олон шил байдаг. Тэгэхээр бас хүүхдүүдэд нэмэх шил гараад тахаар хүмүүс ойрын хараа гэж ойлгоод идэх байхгүй. Холын харааг цусдаг шилнүүд байдаг. Тэр дундаа яг ихэнх нь нэг 60-70% нь хасах шилээр засардаг. Нэг 30-40% нэмэх шилээр засардаг. Нэмэх шилээр засардаг холын харааны өөрчлөлт гэж бас байдаг. Тэр нь голдуу төрөлхийн удам дэмжих гэдэг. Дээрээс нь цилиндр гэдэг хараа энэ хоёр дээр аль алин дээр нь авсарч явагддаг. Тэгэхээр нөгөө нэмэх шил гарахаар хүмүүс ойрын хараа гэж ойлгоод байдаг. Ойрын хараа нөгөө нэмэх шил зүүдэг учраас тэгэхээр ойрын хараа хүүхдүүдэд нэмэхээр холын хараад хүүхдүүдэд нэмэхээр засарчлах нь байна, хасгаар засарчлах нь. Хүүхдүүд гэлтгүй насан туршиж гэсэн байдаг л да. Одоо самбар харахгүй байна гэж хэлдэг шүү дээ. Тэр бол тэгэл хамгийн анхны шинж тий. Ерөнхийдөө одоо төрсний дараа хүүхдүүд ч ингээд ерөнхийдөө холын юмаа бүрсгэр хараад тэрийгэ тод уу бүдгүү гэдэг өөрсдөө ойлголтоор тэрийг тод гэж ойлгочоод мэдэхгүй. За дээрэс нь удам дамжсан ч юм уу дамжаагүй хараа муудалт байлаа гэхэд цэцэрлэгийн нас нэг хоншлогддгүй. За ерөнхийдөө л нэг юм бүрсгэр ирээч гэдэг юм. Яг хичээлд ороод ирэхэд буруу бичээд хэлж байна. Ерөөсөө нэгдүгээр ангид оруулангуул толгой дараалал ингээд хүүхд хараа болох байлаа гэж үзүүлээл багш нь энэ хүүхчин сколны сурлаганд амар нөлөөлж шүү дээ. Буруу хараад, буруу зураг хийгээд, бүрсийгээ тахаар хичээлээс сонирхолгүй болоод шат өөр юм бичгээд өөр юм хараа бичээд тахаар чинь тэгээд яа сурах вэ тий. Тэгэхээр буруу хийгээл эхэлдэг. За тэгээ урд суулгаал үзэн тэгээл урд суугаар арай дээр хоошлуулахаар л буруу хийгээд эхэлдэг. За тэгээ урчин сэргийлэх үйлчлэгээр зарим нь нэлэн зарим нь бол багш нар нэлдэг. Энэ хүүхд чинь оньч хараад байна. Ойртохоор ингэж баг ойртож ирж хараа юм оньч хараад байдаг. Фокус шарах гэдэг байхгүй. Тэгээ нэг бол буруу хийгээд байна. Ерөөс юм буруу хийгээд байна. Нэг үзүүлгээд ирэхээр хараа муутай. Яг нэгдүгээр ангид ороод их хэрэгтэй мэднэ. Тэгэхээр өндөр шилний өөрчлөлттэй байж байгаад нэгдүгээр ангидаа мэдсэн тохиолдолд бас нөгөө нэг залхуу хараа бас үүсэх магадлал өндөрлөждөг. Тэгэхээр хүүхдүүдэд үүсэх бас давтамжаа төрсний дараа за 2 настайд нь 6 настайд нь ерөнхийдөө яа сургууль орохын өмнө бас үзүүлж шаардлагатай. Дээрээс нь хичээлд ороод ирэхээр ачаал илүү өсчдөг штэ. Тэгэхээр илүү бас уртастай муудах гэдэг. Хоёулынх нь өнөөдрийн нөгөө нэвтрүүлгийн цагчл хүрэхгүй байх л та. Зөвхөн хараа муудах гэхлээр л нэг ойр холын хараа гэдэг биш. Бас энэ нөгөө буруу тийш нь харуулж өсгөн мөсгий ингэж буруу тийш нь харуулдаг. Бас нөгөө хоёр нэг имийг ингэж харахаар бас хоёр хардаг энэ төргээд хараанд бол нэлээд олон өөрчлөлтүүд эмгэгүүд байдаг гэж сонссон тийм. Түрүүний хэлээд байгаа нь цилиндр хараа гэж байгаа. Цилиндр гэхээр одоо яг тэнхлэг нь өөр. Үгүй тэнхлэг нь жоохон мөрий гэдэг юм уу? Юмыг төв яг ингэж хоёр болгож хараад яг фокусын тэнхлэгийг тааруулаад цилиндр шиглэр тааруулж ш тэр нь фокус нь тараад нэг болгож харж байгаа хгүй. Тэгэхээр тэр цилиндр шилний одоо гажигтай буюу хугаралтай хүүхдүүд байдаг.
Хүүхдүүд хэлдэг насан турш ч гэсэн цилиндр. Тэр цилиндр харааг юмыг ингэж уруу хараад байна гэдэг. Баггүй. Тэгэхээр цилиндр гэж бас нэг юм харааны өөрчлөлт байдаг. Түрүү хоёлаа нөгөө ярьж ирсэнээс нүдний хуурашилтанд тусаадаг тусаалгууд гэдэг тийм. Тэрийг одоо бүх насныхаа хэрэгжилж болох уу? За хуурашилт гэхээр за Монголд бол яаслгүй тулгымцсан асуудал болоод байна. Цаг ууртай холбоотой хамгийн түрүүнд. За цаг уур ингээд хуурай газар, чиглэг газар байж байгаа л хуурай яг ирэхээр шууд хуурашаал мэдээж. Тэгээ үйл итэр хүүтэнд за ерөнхийдөө хуурашил цаг уураас нөлөөлөд говийн аймагуудад илүү хуурашил их байдаг. Хуураашлаас шалтгаалсан хараамууд нүдний мах уургах, өөх уургах гэдэг дараагийн хүндрэлүүд гардаг. За хамгийн одоо жишээ нь заавал тэр мах өөх урахгүй ч гэсэн хүндээ амар зөөртэй идэхгүй байнгын одоо гэрэл гэлбал хэлнэ. Гэрэлд амар гэлбал мэдрэг болол гадаа харахаар гэлбал амар ойрхон анивчаал нэг гадны биет орсон юм шиг торох мэдрэмж. Зарим нь ингээд өөрийгөө чигшүүлэхийн тулд нулимс гоож ойр ойрхон нулимс гараад ерөнхийдөө л нэг юм тавгүй таагүй амар хэцүү. Тэгээд за хуурашил гэл нэг энгийн юм шиг бодож байгаа боловч өөртөө аюу заяартай. Тэгэл юм ингээд тод харагдахгүй нүдний гадаргууч ингээд чиглэг байж айгуугаа тунгалаг хардаг. Тэгэл ингээд нулимс нь бүрхүүлэн байхгүй болоод задраад ахаар бүрсийч хараад байдаг. Тэгээд хатаад байгаа аргаад байгаа мэдрэмж төрдөг. Тэгэхээр цаг ууртай холбоотой, ажлын нөхцөлтэй холбоотой, ачаалттай холбоотой. За тэгээд хүүсийн үед эмэгтэйчүүд илүү байдаг. Тэр нь за яг 40, 45, 50-аас дээш насны цэвэрлэлтийн насны салстууд илүү хуурашил үүсээд идэг. За гормоны юм уудаг хүмүүс ч гэдэг юм уу. За системийн өвчтөй хүмүүс хоёр төгчоор үе мөч ялангуяа шигнэний өвчин мөчтэй хүмүүс одоо хаталт хуураашлыг үүсдэг. За тэгээд мэрэгчлээс гээл өсчингүүд ч юм уу байнгын сэнстэй. Тэгээд тээврийн жолооч нар олон цаг air condition нэг бол гадаа өвөл пар тавьдаг штеп. Тэгэхээр нүдрүүг ингээ байнга үлээлгээд тахаар маш их хураашл үүсдэг. За офисын ажилтнууд бол ингээд ачаалаас шалтгаалаад дэлгэцийн эргэлээ ширтэлт гэдэг байгаа байхгүй нүд анивчих хэвээр анивчид нүдэд чигшүүлэх хэвээр байтал анивчлалтын тоо ингээд рефлексээр багасаад ирэхээр нүд хаталт үүсгэж гэдэг юм уу тэдрээс шалтгаалаад хуураашлал олон шалтгаантай. Тэгэхээр заавал одоо чигшүүлэх нулимс тусаана. Одоо бидний нүүр арьс хуурашаад тахаар бид нэр чигшүүлэгч тос хэрэглэн штэ. Тэрнтэй адилхан састай хуурашуулаад яваад иж болохгүй чигшүүлэх нулимсаа хэрэглэнэ. Тэгэхээр хүүхдүүдэд тарцсангуй баг байдгийг одоо түрүүний хэлээд архав хөөж өвчин ч гэдэг юм уу мэрэгжлийн шалтгаантай удаан хугацааны баг учраас за яалтчгүй нэг ачаалал дэлгэцийн шалтгаантай хуурайшлууд баг зэрэг үүсэх магадaltaй. Тэрнээс одоо нэг архав хөөж өвчин багтай учраас харьцангуй гайгүй. Ерөнхийдөө насанд хүрэгчдэд ялангуяа ахмад насных нь хуурайшлуулаар толгой дараал. Зарим хит метр хүмүүст бол нэлийн зөөртэй, зарим хүмүүс нэлийн хуурайштай мөртлөө өөрөө тэрийг анзаардаггүй ч гэдэг юм гайгүй явж хүмүүс бол байдаг. Тэгэхээр яг аль шалтгаанаас нүсээд байгаа юм. Тэрнээсээ шалтгаалаад аль ямар тусаалга тусаах уу гэдгээд эхнээсээ онцлуулаад зөв олчвол тэгээд тусаалгаа байнгын тусаагаал явна. Дотроо жоохон өөр нарийн усан суурьтай, тусан суурьтай өтгөн шингэн зарим нь нөөцлөгч байдсгүй нулимс ингээл байнга тусаж явж шаардлагатай болж байгаа гэсэн. Нүдний тусаалганы хувьд бас сүүлийн үед эмэгтэйчүүд нөгөө нүднийхээ энэ цагааныг гой цагаан байлгах гад миний харснаар бас миний ойр дотны бас хүмүүс нэг хятадын гээд тэгээ нэг тусаачаар гой цавцгаан болчтой ингээд зүгээр. Тэгтээ тэр нь бас цаадалтаа айгу муу үр дагавартай гэж сонсон. Гэтэ яг нэг төр зуурын нэг цагаан болгодог гэдэг энэ талаар та ярьж өгвөл. За хятад Солонгос юм уу Америкийн ч гэсэн байгаа л да. Суц агшааштай тусаалгууд гэдэг гоёлын чанартай. За ерөнхийдөө дийлэхтэй гоёлын буюу одоо жишээ нь ингээд ярилцлага эфирт ороход нүд улаагаад байвал тусаах нь байна. За нойргүй хоноод нэг жоохон чухал ажилтаа үе тусаах ч юм уу. Яг шаардлагатай үедээ төр зургийн одоо түргэн арах хэмжээ авах зорилгоор хэрэгжилж болно. Байнга хэрэглэхгүй. Дээрээс нь яг тэр давуу тал сул талууд байгаад байгаа. Сул тал гэвэл суц агшаагчтай гэж хэлсэн шүү дээ. Суцыг байнга агшаагаад байх юм бол энэ нүдний цусан хангамж алдагдал үүснэ гэсэн үг. Байнга агшаа. Давуу тал гэвэл яг харшлын улиралд
Яг харшлын үйлрэлд суцын нагшаагаад яг эд харшил одоо цагтнаа дулаагаад зөөртэйдэг штэ. Тэр үед суц агшаагч угаасаа тусаал хэрэг ёстой. Харшлын тусаалуудад найрлаганд нь байдаг. Тэгэхээр харшлын үед нь одоо яг эмчилгээний журмаар бас тусаалга тэрийг бас хавсар тусах шаардлага тохиолдууд бас байдаг. Тэгэхээр бас хоёр талтай л. Тийм тийм. Тэгэхээр дандаа тусахгүй. Хүний нүд чинь сэтгэлийн тойл гэж бас ярьдаг тийм. Хүний нүдийг хараад энэ амар аз жаргалтай, баяр баясгалантай, уйдгаргүй нэгтэй зовсон байна гэд харцдаг тийм. Тэрнтэй адилхан яг нэг нүдний юм чүн хараад за энэ хүн яг нэг иймэрхүү өвчтэй байж болцсохгүй мэн гэсэн шууд хараад оншилдог тийм баг. Би нэг сонссон нөгөө сахарын өвчнийг бас нүдээр хардаг гэд. Тэр яаж оншлоо тийм. За мэдээж нүд бол сэтгэлийн тойл одоо дотор эрхтний ил одоо бас тойл. За тэгэхээр олон шалтгаанаас нүдний гал буурах ч гэд янз янзын бол асуудал байна. Стресс, ядаргаа, нойр морины асуудал байна. Яг нүдний талаас гэвэл одоо нүдний эмч хамгийн түрүүнд одоо би жишээ гэд хараад харааны асуудлыг нь ерөнхийдөө бол хараад ерөн гадарлна. Жишээ нь олон жил ажиллаад ирэхээр гэх юм уу. За энэ цилиндртэй хараа юм болов жоохон хялааж харах гад идэх ч юм уу, харц нэг өөр болоод ирдэг ч юм уу, зарим нь даалт хялар ингээд хараад идэх ч гэдэг юм. За харааны өөрчлөлтүүд байж болох юм байна гэдгийг л угаасаа хараад мэднэ. Харц бол өөр болчдөг. За зарим нөгөө лези аягийн түрүүний хэлээдсэн хараан бутууны харц бас өөр. Тэгээ одоо яг идэвхтэй нүдээр хараад нөгөө нүд ингээд үйл ажиллагаанд оролцохгүй шүү дээ. Тэрийг бол ерөнхийдөө хараад бол эмчүүл мэдээж нүдний эмч ажиглана. За дээрэс нь одоо тэр сахарыг бол ерөнхийдөө ингээд зохины эренгийн асуудлууд, за нүдний дотор тал сахар гэхээр бүр мэдээж торлохыг нь бол мэдээж наанасаа харахгүй л дээ. Одоо наан үүсчихсэн асуудлуудыг буюу нүдний даралцтай хүмүүсийн бүр ил хүндэрсэн нэг бол болрын цайлт ингээд ерөнхийдөө харагдаж байгаад гэдэг юм уу. Тэдгээр бол ерөнхийд нь бол ерөнхий баримжаар болсоос харах боломжтой. Гэхдээ манай нүдний салбар бол ер нь бүр нарийн микроскопоор детальчж бүр нарийн харж иж уншин бүрэн гардаг тийм салбар. Бусад одоо дотор мотрыг бодвол дандаа л багшийн тусламжтай уншлагддаг тийм салбар. За яс болор гэдээ ярьлаа. Хүн амьдралдаа нэг удаа заавал нэг удаа болор солиулах ёстой гэдэг тэр үнэн үү? Заавал гэсэн ойлголтыг одоо ер нь бол болор цайн насаа ихээр одоо насаа ихэд ирэхээр хүний ус бууралцдаг тий. Тэгэхээр болор цайж эхэлнэ. Ерөнхийдөө настай болорын цалт бага байвал заавал солиулах шаардлагагүй. Гэхдээ л тодорхой хэмжээ одоо бид нар цонхоор төсөөлөд харах юм бол цанцсан цонхны цаанаас юм харж байгаа юм шиг болчихно гэсэн үг. Тэр нь одоо ихсээ баг байвал ингээд бүрсэж харна штэ. Тэр нь ихсээ цав цагаан болчихвол юу ч харахгүй. Урд чинь ингээд цав цагаан хажгарч юу ч харахгүй. Тэгэхээр цайсан болрыг аваад тунгалаг болор тавиад ирэхээр одоос илүү тод харна л гэсэн. Тэгэхээр мэдээж нэг солилцсон болор, хиймэл болор эргээд дахид цай гэсэн ойлголт байхгүй. Насны өөрчлөлт байна. За янз бүрийн хоёр дахь шалтгаан буюу янз бүрийн өрөвсөл хоёр дахь өвчнөөс шалтгаалаад өрөвслийн янз бүрийн одоо асуудал үүсэх юм бол болор бол цайрах болор дээр янз бүрийн цайралтын өөрчлөлтүүд үүсэх тийм бас асуудлууд бол байдаг. Хүүхдийн анхны нүдний үзлэгийг хизээ хийлгэх. За хүүхдийн анхны нүдний үзлэг бол төрөөж хийлгэх ёстой. За ямар нэгэн ялангуяа дутуу төрсөн хүүхдүүд бол төрөөж шууд төрөх эмнэлэг дээрээ одоо скрининг нүдний угийн үзлэгт нүдэн бүрэн бүтэн байдал, за нүдний хөгжил хэр байна гэдгийг төрөөд шууд онцлуулах хэрэгтэй байдаг. За 2-3 сард, за 6 сард 1 жилд, за 2-3 наснд, 4-5 наснд, 6 наст сургуулаас өмнө ер нь бага насны хүүхдийг ойрхон давтамжтай үзүүлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүүхдийн нүдний хөгжил, за тэгээд нүдний эмгэгүүд гайгүй харж ин да гэдэг ямар нэгэн зовир авахгүй болохоор хүмүүс одоо нэг үзүүлдэггүй шүү дээ тийм. Тэгэхээр хүүхд ингээд юм давуулж авахгүй ингээл том тоглоомноос эхэлнэ шүү дээ. Шажигнадаг тоглоом ингээл давуулаад харж ийн харахгүй. Зарим хүмүүс харахгүй. Тэгэхээр одоо тэр нь хэвэн үү юм шүү. Өөр асуудал үүсчихэж байгаа шүү дээ. Мэдрэлийн гаралтай юм байна уу? Нүдний угийн харааны мэдрэл хөгжлөхгүй байна уу ч гэх юм уу. Тэгээд ээж нар аягүй сайн анзаарах хэрэгтэй. Хүүхдээ наранд ингээ гадаа гаргаж яхад нарны туяа нүдний ингээ дотор талд одоо тусангууд цагаан харагдаад байна гэдэг ээж нэр ирдэг. Нэг юм цагаан ингээ ойж харагдаад байна гэд. Тэр нь бас болрын цайлт юм уу? За зарим нэг хавдрууд үйдэг юм.
ретинобластом гэдэг нүдний хорт хавдар идэх хүүхдийн. За тийм хавдрыг одоо ээжнэр нөөцтэй хараад ирсэн тохиолдлууд бол байдаг. Эмчнэр бол тэр олгоочч үзгүй. Ялангуяа хөдөө одоо аслагдмал газрын хүмүүсийг бол тэр бол үзүүлэхгүй тий. Тэгэхээр одоо хотод хүмүүс бол анзаараад үзүүлдэг бол орон нутгийнхан бол ээжнэр нь ямар нэгэн анхны шинж тэмдэг ээжнэр нь л өөртөө хараад онцлоод нэг сонио хараад байна, гялааж хараад, нэг бол юм харахгүй байна гэдэг юм. Одоо чимээ мэмээ харахаар хүүхдээ авч харах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр мэрийг харахгүй тохиолдол заавал үзүүлэх шаардлагатай. Хүүхэд гэлтгүй түрүү ярьсан нөгөө том хүн хүртэл өөрийнхөө юм мэдгүй юм. Тэгэхээр заавалчгүй ингэж үзэж явах шаардлагатай гэж юм л тийм. Одоо хөдөө гадаа явж хахад нөгөө ялаа малаанд ингээл өвт баачлаа нүдэн дотор гэлтэгдэг шүү дээ. Дээр үед болохоор нөгөө ганцны бохч лөө те тэрийг хийгээл авдаг. Хэрвээ яг хөдөө нэг тийм нүдэн дотор юм орох ч юм уу тийм асуудал гарвал ер нь бид нар ер нь яг ямар арга хэмжээг тэр доорн авах хэрэгтэй вэ? За уул нь бол хөдөө гадаа явахдаа ч гэдэг юм аялал цугаалгаар явахдаа анх шатны одоо нөгөө яаралтай тусламжээс юм авч явах хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүдэд авч явж байгаа тохиолдолд одоо шумуулын цацлаг гэл юм авч явдаг штэ тий нарны тос тэрнээс гадна за нүд одоо хүүхдүүд аймаг харшилтай болоод байна л да ургамлын харшил ерөөсө хөдөө хараад бүгд ингээл найталгаал нүд нь улаагаал захнаал холмос гараад тэгэхээр харшлын ямар нэгэн суурьтай бол харшлын юм хамгийн түрүүнд авах нь за дээрэс нь нүдний ямар нэгэн тос одоо нөгөө хамгийн энгийн тетрациклин гэдэг тос байдаг штэ нүдний ангиотиктой тос боломжтой бол нэг хиймэл нулимсаа. Одоо ээж нарт бол бараг л эмэгтэн болгонд л тусааж гин үг л гэж би харж байгаа. Тэгэхээр хиймэл нулимс юм ямар нэгэн тусаалгаа авч явна. За болвол тийм физиологийн шингээ идэр гэдгийн гэхдээ хөдөө орон нутагт ямар нэгэн анхан шатны юу байхгүй тохиолдолд шууд нүдийн угаан урсгал усаар гадагшин чиглэлтэй. За чадвар шипрестэй даралтай ямар гүү гэвэл ерөөсөө хүчтэй крампны усанд байна уу тэр шиг даралттай ямар л угааж хамгийн түрүүний арга хэмжээ бол угаана. За хоёр дахь халдвар янз бүрийн урсан асуудал байна гэвэл уулнууд тусаа авчруулах хэрэгтэй байдаг. За нүдийг бол хамаагүй ухаж мухаж оролдож авах гэж оролдох ямар шаардлагагүй. Тухайн орон нутгийнхаа нүдний эмч чадвал одоо үзүүлээд арга хэмжээ авахулаад одоо микроскопод наруул тийм. За тэр миний одоо ойлголтоор бол тэр тамхи юм нь бол одоо бодвол өхүүлж байгаа л гэж ойлт. Би тэр нэг шавж орсон юмнуудыг өхүүлж ийна л гэж өхүүлж болж байна. Гэхдээ нүдийн гэмтэхгүйгээр одоо яаж тэрийг авах вэ? Тэгэхээр гэмтээ нэгч том асуудал үүсэх учраас угаах хамгийн түрүүнд л угаах арга хэмжээ. Тэгвэл бараг нөгөө нүд угаадаг юу бас бэлдээл явуулах хэрэгтэй юм. Гадагшаага чиглэлтэй дотроос нь гадагш нийшээ арга дотроос нь гадагш нь одоо уулан хүчтэй ингэж шахаж байгаа. Зүгээр бүр талахгүй одоо гойжуулнаа л гэсэн үг шүү дээ. Дээд доотлгүй бол боломжоо өөртөө ямар боломжоор ямар нэгэн усаар. Би яг хөдөө явахдаа ботсон байхгүй. Гинт нэрээ надад тийм тохиолдвол би яах юм бэ гэсэн чинь яг юу ч орж ирэхгүй. Өт мөт ингээд цацаад ялаа цацдаг шүү дээ. Өт нь ингээд аргунаал хөөг ороод ирдэг. За бид нар бол орж ирэх юм бол мэдээ алдуулах юм тусаагаад яг тусаалхын дээр ч ингээд өгчдөг. Тэгээд мэдээ алдуулж байгаа доторх микроскопон дээр хараад цэвэрлээд авахыг наваад тэгээ урсгал физиологийн ус мэлээр угаан, за ангиотиктой ус мэлмээр угаагаад илүү төтөө шарах янз бүрийн мөсчөө тэгээд дараагийн эмчилгээ тусаалгын зөвлөл явуулдаг. Тэгэхээр угаасны дараа хиймэл нулимс байвал хиймэл нулимс ойр ойрхон тусаа. За тэгээ мунтагт нь юм уу өдрийн 2-3 удаа тусаа авчулжвал тэгээд ер нь бол гайгүй анхаарчны тусламж бол үзүүлж чадчих байгаа гэсэн үг. Нүд ингээд гинт гэрэл мэдрэмтгий болоод гэрэл мэрэл харж чадахгүй бол энэ юу гэсэн үг вэ? Хамгийн түрүүнд бол хуурашил. Одоо ингээд зүгээр яг янз янз л эмгээс шалтгаална л да. Зүгээр яг ингээд нүдний өвч талаас бол хамгийн түрүүнд хуурашил байна бол. За тэгтээ бас нөгөө нүдний даралтны үед бас гэрэл гэлбдэг болчдөг. За дээрэс нь болрын цайлтын үед гэрэл гэлбдэг болчдөг. Одоо орой морой ингээ машин барина штэ нүгэ. Тэгэхээр амар гэлбад идэ болрын цайлттай холбоотой. За хараа мутан хүмүүст хуурашилтай хүмүүст тэр бол илүү гэлбдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд бол миний толгойд орчрол хуурашил. Нүдний даралттай гэдэг тэр даралт яаж илэрдэг вэ? Хүндээ ямар завьар өгдөг вэ? Бид нарт нүдний даралттай болж байгаагаа бас яаж мэдэх вэ? Хамгийн хэцүү нүдний даралт нь чимээгүй явж байгаад хүндэрчдэг хүч.
За гинт даралцтай болно гэдэг яг нэг перистоп өгнө гэдэг юм уу? Гинтийн ингээд даралт ихсэлтийн ямар нэгэн өөр гадны нөлөө ч юм уу юм шалтгаанаас гинт ихсүүл мэдээж бас шууд даралт ихсээд толгоор. Гэхдээ ер нь бусад эмгэгтэй жоохон андуурагдах гэдэг. Нэг толгоороо шууд талж өгдөгөр мигрен юм. Тэгээ шууд огиж бөөлжөнгүүд олгой ч юм уу, дотор гидсний хурдлах ч юм уу гэдэг ч юм. Яг яаж өвдөө та мэдгүй амар хүчтэй өвдөлт өгдөг тийм. Яг перистоп өгнө гэдэг нэг юм байдаг. Тий аквит буюу огцом тийм ихсэг нэг 100 тохиолдол байдаг. Яг тэрэн дээр бол даралтны асуудал шууд онцлогдож болно. За дийлэнхтэй бол бага зэргийн даралтын ихсэлтэй яваад гол ер нь бол удмын хүч, удам дагдаг хүч. Шууд ингээл ямар нэгэн шалтгаанаас үүсээд тах нарцсангүй ховор удам дагдаг хүч нь тэгээд дээрэс нь төвийн хараа хэвэн байгаад идэг. Захын хараа л хамаагтаад идэг. Нүдний харын мэдрэлийн сүд гэмтээд идэг. Нүдний дотоод даралт хэсэгтэй нүдэн дотроо даралт өгөөд нүдний харааны мэдрэлээ дараад идэхгүй даралт нь. Энэ нүдний дотоод даралт одоо хэвэн одоо жишээ нь 20 дотор 18-аас доош ч гэдэг юм ингээд барьж ич нүд ингээд шалчихгүй, дэлбэрчгүй ингээд бариад байгаа шүү дээ. Даралт унах юм бол жоохон шалчихчих нь байна. За даралт нь хит ихсээд байх юм бол энэ дотор ингээд одоо чинрээд за дээрээс нь харааны мэдрэл гэдэг юм а дараад идэхгүй. Тэгэхээр мэдрэлүүд 8 мэдрэг гимтээд үхээд идэг. Тэгэхээр эргээс хэрэгдэггүй тэр харааны мэдрэл. Тэр харааны мэдрэл хэрт одоо дарагдж байгаа шалтгаалаа захын хараанг хомигдаад идэхгүй. Захын хараа явсараа гэдэг юм турбагаар харж байгаа юм шиг ийм хараал үлдээл тэрнтэйгээ хаагддаг тийм юм гэж үздэг. Тэгэхээр харааны мэдрэл гэмтээгээд захын хараа алдагдуулаад одоо мэдрэлийн сүд гэмтээгээд тийм харааг болдог тийм юм шиг харахаг явцтай. Эдгээр дүнийг нь даралцтайгээд онцлогдсон тохиолдолд бол даралтгүй болно гэсэн ойлголт бол байхгүй. Даралттай л гэж онцлогдсон бол насан туршид амьд тусаад. Одоо ингээд цусны даралт хэсгээд байнга юм удаг штэ. Тэрнтэй адилхан байнга даралтны имэл тусаа. Тэгэхээр нүдний дотоод даралтаа хэвэн байлгах зорилгоор даралтны имээ тусаа. Им тусааж хэвэн байрахаар тэр нүдний эсүүдийг гэмтээхгүй байх нь байна. Дээрээс нь бас зарим имүүд нь тэр одоо нейропротектор гэдэг мэдрэлээ хамгаалж идэг тийм зорилттой имнүүд гэдэг юм уу. Янз янзын имийг комбинацаар ингээ хавсраад нүдний даралтыг бариад эсүүдийг гэмтээхгүй удаан хугацаанд харааг нь барьж үлдэх зорилгоор байнгын имчилгээ хийх шаардлагатай. Тийм юм. Тэгэхээр одоо яаж мэдэх вэ гэхвэл за түрүүний хэлээд та гинтийн бол үүсвэл бол угаасаа ойлгомжтой шууд гэрэл ингээ солонгорч харагдаад толгоороо талалж өвдөө нүд рүү бүр маш хүчтэй өвдөлт өгөөл огж бүгэлж эхэлдэг. Тэр бол ер нь бол Азиудад даралт хэсэх эмгэг илүү байдаг. Илүү. За тэрний юутай холбоотой гэхээр нүдний даралтыг зохицуулдаг сувг гэж байдаг байхгүй. Тэр сувг нь Азиудад одоо арай нарийн Азиуд хүмүүсийн нүд арай жижиг байхгүй. Тэнгүү тэр сувг нь арай жоохон юм гүйхэн. Тэгээд 40-с дээш наснд илүү эрсдэлтэй. Тэрний ачиг нь болор жоохон зузаараа хатуураад эхлэхээр нөгөө сувгаа дараад сувгаа ингээ нарийсгаад эхлэнгүүт нөгөө даралт нь шингэн гадагш чадахгүй. Одоо шингэн нэг газраас үүсэж байгаа шүү дээ. Үүсээ сувгаар гараад ингээд хэвэн ингээд зохицуулж явах хэрэгтэй байтал тэр сувг нь нарийсан ямар нэгэн шалтгаанаар сувг дарагдл үсгүй нарийсаад эхлэхээр даралт одоо нөгөө шингэн гадагш чадахгүй нүдний дотоод даралт гэсэн асуудлууд үүсээд. Тэгэхээр Аз хүмүүст илүү үүснэ. За тэгэхээр монголчуудад үүсгэн байна. Эрсдэлтэй байх нь байна. Дээрээс нь 40-с дээш наснд яалчгүй физиологийн өөрчлөлтүүд ингээ нүдэнд өөрчлөлт ороод эхлэхээр үүсдэг учраас 40-с дээш наснд заавал урчин сэргийлэх хүслэгт нүдээ үзүүлж авах шаардлагатай. Даралтнаас сэргийлж. Тэгэхээр удмын даралтны эмгэг онцлог одоо удамж ирээгүй байсан ч гэсэн нөгөө антон бүтцсэн өгөгдлөөс шалтгаалаад даралт үүсэх бас эрсдэлтэй болчихж байгаа. 40-с эхлээд 40 наснаас эхлээд. Тэгэхээр өөр нь бид нэр урдсан сэргийлэх үзлэгтэй заавал жилт нэгт орно. За ороод тусмаа нөгөө нүдий чинь за зүгээр харж л нь штэ гээл нэг тоодгүй штэ тий. Тэгэхээр одоо зүгээр харааны одоо газар үзүүлээ төвийн хараагаа бид нар гайгүй байна. Ингээд захын хараагаа анзаарахгүй, угаа үзүүлэхгүй, харааны мэдрэлээ үзүүлэхгүй, даралтаа үзүүлэхгүй яваад иж болохгүй л гэсэн. Аюултай юм тий. Тэгэхээр бид нар эрсдэл өндөр байгаа. Аз хүмүүс хүүхдийн нөгөө хялар хардаг хүүхдтэй байдаг тий. Тэр томрохороо зүгээр болох уу? Тэгээд хэдэн наснаас нь
яаралтаагаар үзүүлээд засвал засал авах вэ? За хялар гэдэг асуудал хараатай шууд холбоотой. Хараа муудалтай хүүхдүүдэд хялаах магадлал өндөр болчихж байгаа. За дийлэнхтэй бол хүүхдүүдэд тотгошоо хялар. Тотгошоо хялар харж байгаа хүүхдүүд нэмэх шил зүгээ засардаг. За бараг тийм бол ихэнх тохиолдолд. Тотгошоо хялаагаа одоо эсгүй бол одоо хараа муутай нэмэх шилний өөрчлөлтөд төрсэн хүүхдүүд шилээ зөөхгүй мэдхгүй одоо үзүүлээгүй ээж аав нь үзүүлээгүй явж байгаад хялаагаад эхэлж байгаа хгүй. Тотгошоо хялаагаад тэгэхээр манай хүүхд ингээ хялар тотгошоо дойлор хараад байна. Гэт эрэнгүүт шилний өөрчлөлттэй. Тэгээд нэмэх шилээ зүүхээр нөгөө шилээрээ засардаг хялар байхгүй. Нэмэх шилээ зүүгээд нүд нь одоо төв болж байгаа. Тэгэхээр гадагшаа хялаадаг тохиолдолд голдуу хасах шил гэдэг юм уу? Нэг бол мис заслаар голдуу засдаг. Тэгэхээр ямар шилний ямар хялар байна? За хизээ үүссэн байна гэдгээс шалтгаалаад мис заслын хүү шиллээ эмчилгээ их үү? За зарим тохиолдолд призм шилгээд байдаг. Тийм шил зүйлэх үү. За тэгэхээр хүүхэд наснд хялаагаад байвал за шилээр засахаар байна уу, мисцлаар засахаар байна уу гэдгийг ер нь заавал хүүхдийн нүдний эмчт үзүүлэх шаардлагатай. За бид нар ингээд зүгээр л харж ийн зүгээр л явж ийн гэж боддог. Яг ямар шинж тэмдэг илэрвэл маш яралтаагаар нүдний эмчит очио гэсэн тохиолдох вэ? За нүдтэй мэдээж хамгийн яаралтай гэдэг нь нүд өвдөөд за ер нь бол хараа муудаал бүрэлцээл хураашаал гялбал эхлүүл ер нь бол үзүүлсэн зүйтэй. За яаралтай арга хэмжээ гэхээр за хамгийн түрүүнд одоо яаралтай гэж нүдний даралт. За 40-оос дээш насны за тэгээд нүд нь одоо ингээ юмыг солонгорч хараад за ингээ угруун чилж өвдөө, чинэрч өвдөөд байгаа ч гэдэг юм уу тий. Тэр тохиолдолд бол нүдний даралт байна уу, яаралтай үзүүлнэ. За дээрэс нь чихрийн шижинтэй 2 дахь ямар нэгэн эмгэгтэй даралт хэсэг эмгэгтэй байвал ер нь бол заавал нүдний эмчт үзүүлнэ. Цусны одоо нөгөө чихрийн шижин чи ихсээд нь штэ тий. Ер нь чихрийн шижин чинь судсыг эмтэйгээд байдаг эмгэг. Цусан дах сахарын хэмжээ ихсээд тахаар судсуудаа гэмтээгээд ялангуяа эмикер хялгсан цуцуудаа гэмтээгээд ирдэг. Тэгэхээр бөөр нүд одоо тарих гэдэг юм уу нүдний судсуудыг гэмтээгээд цус шүүрээд одоо нүдэнд заавал асуудал үүсэх гэдэг учраас чихрийн шижингийн ямар нэг эмгэг байвал нүдээ заавал үзүүлэх шаардлагатай. За даралт хэсдэг бол нүдээ заавал үзүүлэх шаардлагатай. Даралч одоо харалт өгчдөг тийм нүдний уг руу харалт өг. За яаралтай гих тохиолдол олон байна л да. Торлог бүрхүүл гинт хуурчдаг. За ялангуяа хараа муутай өндөр шил зөдөг хүмүүс торлогын хуурал гэдэг асуудал байдаг. Тэгэхээр ингээд нүдний буланд юм хөвж харагдах, захын хараа алдагдах. За тэгээд юм ингээд одоо дээрээс өшиг ингээд дарж байгаа юм шиг мэдрэмж төрөх тохиолдолд бол торлог хуурсан байх эрсдэлтэй гэдэг учраас яаралтай нүдний эмчт үзүүлэх шаардлагатай. За тэгээд ерөнхийдөө голдуу эргэтэн системээс шалтгаалсан 2-40-оор нүд рүү өрөх эмгэгүүд их байдаг. Тэгэхээр ямар нэгэн эмгэгтэй байгаа тохиолдолд нүдний одоо угаа оршлуулах нүдний эмчт ер нь бол заавал үзүүлэх шаардлагатай. Одоо нүдний эмчилгээнд дээр гарч байгаа хамгийн сүүлийн үеийн орчин үеийн тий шинэ техник технологи юу байгаад байна? За одоо нийгэмтэй одоо ялангуяа Монголд бол хурааштай холбоотой юм хураашл одоо их байгаатай холбоотой одоо бид нар бол нулимс тусаан тос авчуулна бүлэнжийн тавих одоо чадвал өөртөө массаж гэдэг одоо ийм зөвлөмжүүд өгдөг ачааллаа бас анхаарах тий. Тэгээд одоо яг сүүлд одоо хамгийн сүүлд орж ирж байгаа юмшлээ. Тэгэхээр одоо мэдрийн зохины ирмэг дээр байдаг тосны булчирхаанаас тос ялгарч нүдээ толсож явах үүрэгтэй. Нулимсаа барьж явах үүрэгтэй. Нулимс гойжуулах байх үүрэгтэй. Ийм үүрэгтэй тосны ийм булчирхай одоо сууг маань архаг өвчнөөс болоод ядаргаанаас болоод за энэ 2 дахь чимгүүд гэдэг байгаа юм. Одоо системийн өвчнүүдээс шалтгаалаад нэг бол батгшил өдрөндээс шалтгаална, арсны эмгээс шалтгаална. Тэдрээс шалтгаалаад бөглөрчдөг. Яг ингээд ирэмгээр цагаан юмуд гараад тосны ялгарч байгаа байлангууд хураашлийн хамгийн том шалтгаан тэр байхгүй. Тэгэхээр тэрийг одоо нээж өгдөг. Тэр миопиумын булчирхайг одоо массажлж зөөлрүүш нээдэг тийм аппаратууд ерөнхийдөө ороод ирсэн. Одоо 2-3% эмнэлгүүд орлоод ирсэн. Тэр бол одоо нүдний салбар тэгдэж байгаа хурааштай маш том твшилттэй тийм эмчилгээний гой шинэлэг арга гарч ирсэн. Тэгэхээр
Тэгэхээр тэрийг бол баг нь бол цаашдаа олон эмнэлгүүд оруулж ирээсэй, олон эмчилгээнд хэрэглээсэй гэж одоо хүсэж байгаа. Яагаад гэхээр хураашлын асуудал бол айгүй их хүн болгонд тулгамдж байгаа асуудлууд нэг байгаа даа. За дээрээс нь одоо нөгөө лазерик хаалгааны сүүлийн ингээд эмчилгээнүүд бол нэмэгдээд ороод ирж байгаа. Одоо утас ингээл хөгжөөд байгаа штэ. Яа за тэрэн шиг лазерууд бол бүр ингээд сайжраад зовир бахта болгоод эвэрлэгийн зузааныг нэмгэл зүсгүүгээр лазераар хийгээд ч гэдэг юм уу. Одоо хугацаанч богиносоо техникийг сайжраад байгаа. Ерөнхийдөө лазерын бол дэвшилтэй технологиуд бол бас сүүл үед нэлийн төлхөө чимтэйгээр хөгжиж байна. Манай Монголд бол орж ирж байна. Тэр нөгөө PRK гэж ямар бас юу вэ? За тэр болохоор одоо эвэрлэг бүрхүүл дээр Dortec гэдээ бас байгаад байгаа. Тэр нь хараа муутай хүмүүстэд хатуу контакт линз зүйлгээд суналтын одоо барих. Одоо нөгөө хасах шилцүүтэй хүмүүсд жоохон шөнүүд ингээд сунаад байгаа. Тэрийг хатуу контакт линзээр дараад одоо суналтыг нь жоохон барьж өгөх зорилготой. Тийм бас эмчилгээний аргууд амтарч байгаа. Тэр бас аягүй үр дүнтэй байгаа. Гэтэ ерөнхийдөө судлагдаад аягүй үр дүнтэй батлагдсан. Бас нөө хараа муутай хүмүүстэд болохоор атрофины сулруулсан битгрүүний хальт уртсан булчин суллах зорилгоор атрофиноор ингээ курсээр улирлын амралтаараа ч тийм курсээр хүүхдийн нүдний булчин суллах тийм эмчилгээ давхар хийлгүүл бас ачаалттай хүмүүстэд бас аягүй тийм. Ер нь одоо нүдний эмнэлгүүд баг ихэнх нь хийж байгаа. Атрофины эмчилгээг сулруулсан процентоор булчин суллах зорилгоор яг хүүхдүүдэд ингээд найруулж өгөөд явуулаад тэрийгэ курсээр яг ямар хугацаанд хийх үү гэдэг эмчин цаорынхандаа курсээр булчингаас суллаад харааны ачааллыг одоо хуваалцсан. Дээрээс нь хараа муудалтыг байрах зорилготой тийм эмчилгээс хийгдээд явж байгаа. Савьяловская Алтай. Айвны магнитар шан. Өдрийн 100% хэрэгцээ. За манай эмч бол ер нь гоо сайхны одоо төлхөө хийж байгаа тий. Гоо сайхны мэс заслаа гэхөө нүдний. Тэгэхээр энэ талаар яриач ямар мэс заслууд одоо хийгдэж байна. Бас шин технологи, шин техник бас юу байна? Хүмүүсийн бас нэг гадагшаа яваад штэ ингээл Шанхай яваал, Хятад яваал амар гоё зүсэлттэй хийдэг мэдэг гэд манай адилхан Монголдо хийж л байгаа зү. Тэгээд ингээд сургалт нь бас ямар байна? Одоо хизээ хамгийн сүүлд хаан сурав, ямар шин технологи, техникүүд гарав? Манай Монголд бас юу байна вэ? За би өөрөө болохоор анх бол хүүхдийн нүдний эмч нүдний эмчээр мэрэгчлээ. Дээрээс нь хүүхдийн нүдний эмч, сүүлдээ торлохын эмч, одоо өвэтийн эмч гэж явж агаад сүүлд пластик чиглэл рүү буюу одоо окулопластик гэх нүдний одоо зовхны пластик хаалганы одоо чиглэл рүү орсон эмч байгаа. За тэгэхээр сүүлийн 10 жил бол ийм косметикийн хаалгаа хийж байгаа. Тэгэхээр одоо өмнөх үеэ бодвол одоо бол мэдээж багаар одоо шинжлэхдээ сайжраад гэдэм өөрчлөгдөөл явж байна. Хүмүүсийн чих хандлага, хүсэл бас өөр болгол явж байна. Сүүлд гэвэл за нүдний ажилбар дотроо ямар ажилбарууд голдуу хийдэг үг л одоо хүн болгоно нүдний давхраа засвар гэж хийгдэн. Одоо өмнөний хийлгээд суларч унжаад эсвэл хоёр өөр болоод фэлтцсэн ч гэдэг юм уу, зайцсан ч гэдэг юм уу, өөртөнд таалагдахгүй тохиолдолд засуулах боломжтой ажилбар байдаг. Нэг бол одоо доод зовх нь одоо цүлхэн үсээ сулраад унжаад ирэхээр доод зовх татах. За зарим тохиолдолд нөгөө ерөнхийдөө бол зарим хүмүүс яг эрүүл мэндийн заалтаар захын хараанд одоо арьс дараад ороод ирэхээр хараанд нөлөөлөд нэг бол ингээд доод зохин сормосыг нь хатгаа, дээд зохины ирмгүүд нь арьсан дараад ирэхээр хараанд нөлөөлөхөөс гадна сормосыг нь дарж хатгах нүдэнд одоо нөлөөлөх тийм заалтаар одоо зарим тохиолдолд бол дээд зохийг татах ажилбарууд мөн хүнсгэн дээгүүр доогуур гэдэг юм уу, урд сэтэлгээ гэдэг нь одоо Аз хүмүүст хийгддэг. Энэ урдуур арьс ихтэй эпикантустай хүмүүст арьсыг нь татаж явах хойш нь одоо сэтэлэгт гэм ажилбарууд бол хийгдэж байгаа. За сүүлд гэвэл одоо яг Солонгост одоо хийгд сурж ирсний дараа одоо монголчуудыг бодвол солонгосчууд илүү жоохон натурал, илүү мэдэгдэхгүй, илүү одоо нөгөө натурал лук гэж яриад байгаа тий. Химийл биш одоо зөөлөн зүсэлт одоо багтай, богинохон
сорив багтай тийм л биш зөөлөн тийм аргаар өөх мөх авдаггүй баг тэгж хийдэг. За Монгол хүмүүсийн сонирхол гэвэл сэтгүүлээ том болгоё, яаж томруулах уу, яаж дэргэлэх үү гэдгийг жоох хэтрүүлэхтэй юм жоохон дуртай байсан нэг хэсэг бол одоо бол яг тэр хандлага руу орж байна. За сүүл дахиад тэрний дараа сая хамгийн сүүлд 7 сар Шанхай одоо яг Шанхай одоо чих хандлага бас арай дэлхийд одоо өөр болж байна л доо. Шанхайд явж сураад ирэхэд Шанхай техник яг аль ч тал нь авах тал манай монголчуудын хөрсөнд буулгах те юм авах юм байна, авахгүй юм байна. Янз янзын хүмүүс бас ярьжлаа л да. Хит хэтрүүлэхтэй юм бас хийх гэдэг юм уу гэдэг юм харагдчихэв. Гэхдээ тэрийг бол Монголд яаж болох вэ? Давуу талууд бол байна. За бид нар бол өмнө нь ингээд жишээ нь доод цохин дээр суларсан арсыг аваад өөхийг аваад очдог байсан бол одоо Шанхай техникт бол өөх авахгүй, хит хүнхийлэхгүй одоо энэ хэсгийг ийш нь оруулж ирэх зорилготой. Энэ доод цохны булчинг Смас давхраг гэдэг одоо булчин арс хоёрын дунд ийм холбогчдын давхраг байхгүй юм одоо Смас давхраг гэдэг тэр давхаргыг энэ сойж авчираад энэ дэрэнгүүт энэ хэсэг шууд дэшег одоо өргөдөөл тий булчингийн сойгоо дэрэнгүүт өөх авахгүй ингээд дүүрээд ороод ирж байгаа. Булчин энэ хэсэг шууд татагд ороод ирж байгаа. Аяг үр дүнтэй байгаа даа. Тэгэхээр хүний энэ хонкоогоо дунжаад булчин сулраад өөхөн гэцлэхийгээд ирснийг булчин чангалаад ороод ирэнгүүт шууд нүүр дүүрэнгүүт ингээд айгүй тийм илүү залуулчихж байгаа. За ерөнхийдөө голдуу энэ хөмсгний доороос арьс таталт хийгдээд за энийг хийгдэхдээ булчингийн Смас давхрыг бас өргөөд дотор талд нь булчингуудын Смасын бэхлэнгүүтээ арьсаар ноёхоор одоо дан арьсыг авч уйсноос илүү удаан хугацаанд барих боломжтой. Одоо нэг дунджаар 10-15 жил буцаж буухгүй. Вау. Унахгүй. Тэгэхээр энэ хөмсөг доогуур болон доод цохны таталтын Шанхай техник тэр Смас давхраг доод цохин дээр сүрх давхраг гэдэг. Тэр давхрагыг татхад бол ер нь бол аюу үр дүнтэй. Одоо илүү гоё тхийлээ. Тэгэхээр Шанхай буюу хятадуудын ирээдүйн зорилгоод одоо Солонгосын дээр гарах ч гэдэг юм уу тийм одоо юутай явж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр Шанхай тэр яг Смас давхраг үргэлт бол аюу үр дүнтэй, аюу тийм олон жилийн үр дүнтэй шинэ гоё технологи сайн сурч ирсэн. Тэрийг хэрэгжүүлээд олон хүмүүс ингээд гоё үр дүнгээ өгөөд технээсээ бол хийгдээд явж байгаа. Бараг нэг нүдээ засуулахын юунд нөгөө нүүр өргөлж ш тий. Ялангуяа одоо энэ төвгөр ястай, хөнхөр нүдтэй, энүүгээр ингээд засраг хүршлэхтэй хүмүүс энэ хөмсгний доор ороод ирэхээр засраг хүршлээ багасчихж байгаа. Энэ хөнхөр рүү орохгүйгээр яг булчингийн дэше өргөөд ирэхээр ерөнхийдөө аюу цоглог болчдөг. Хүмүүс аюу сэтгэл ханамж аюу өндөр, аюу гоё үр дүнтэй тийм гоё ажил бэр сурч ирсэн. Манай эмнэлгийн эмчнэр бас сурч ирсэн тийм ажил бэр байна. Одоо Монголд нэвтрүүл одоогоор ерөнхийдөө бол бусад эмнэлгүүд арай хийгээгүй нүү ганцны газар хийгдэж байгаа байж байна. Ямар гоё юм те. Эрэгтэй хүмүүс бас хийлэгдэх бах те. Эрэгтэй хүмүүс ямар залттайгаар хийлгэж байна. Ерөнхийдөө л нөгөө хараанаас л шалтгаалж ирдэг бах те. За тэгэхээр одоо бол сүүлийн үед одоо эрэгтэй хүмүүс илүү ч байгаа хийлэгдэг болсон байна. Очноо бодвол тэгэхээр мэдээч ингээд хүний арьс унжаад ирэхэд бол хүүс хамаарахгүй шүү дээ. Эрэгтэй ч хүн чинь эмэгтэй ганц. Тэгэхээр заавал эмэгтэй хүн хийлгэнэ гэсэн ойлголт бол байхгүй. Эрэгтэй хүмүүс бол за дэлхүү доод цохиндоо. За тэгээд нэг их нүдэ оролдуулах гоо сайхан тал гэхээсээ илүү одоо харааны талбай, эрүүл мэндийн заалтаар за тэгээд сормоо сатгаад байна. За нийсгүй болоод ямар нэгэн буруу рефлекс болоод хөмсөг эдэр нь одоо эрд ор байдаг ч юм ижилсүүлэх зорилгоор ордог гэд эрэгтэй хүмүүс бол сүүлийн үед нэлийн дэлгүү орж байгаа. За яг эрэгтэй хүмүүст бол хийгдэх арга нь арай өөр. Одоо давхраа ажилбар дээр гэх юм бол арай нэг эрэгтэй хүн тохируулаад нэг эмэгтэй хүмүүс шиг дэрвэлгээл байхгүй шүү дээ, тэ. Арай жижиг зүсэлттэй, арай нэг жоохон зөөлхөн хийлгээ өмгдгсэн мөртлөө арьсын татаад эрэгт өөртөө тохируулаад тийм хийж байгаа. Тийм эрэгтэй хүмүүст сүүлийн үед нэлийн хийгдэж байгаа. Тийм. Залуу охтуудын хувьд хэдэн наснаасаа ер нь одоо бүгдээрээ л нэг гоё давхраатай л болъё гэж мөрөөддөг болсон юм шүү дээ. Хэдэн наснаасаа хойш хийлгэхийг зөвлөдөг вэ? Ер нь болох вэ бас?
За давхраа өөрт одоо давхраагүй өөрийн хөөрхнүүдтэй охтууд бол байна. Заавал давхраа их шаардлагагүй. Давхраатай л байлаагээ хөөрхөн гэсэн ойлголт бол биш шүү дээ, тий. Тэгэхээр өөрийн яг давхраагүй хөөрхөн одоо яг Монголиад ийм гоё нүдэрээ байвал гоё охтуудад бол хайр нүдих гэд хийхгүй хэрэггүй юм шүү гэж зарим нь бол яг үнэндээ бол буцаадаг. Зарим нэг нь бол яг үнэхээр одоо сормоосон дараад хам гал цогон дараад арьсан дараад сэргээх зорилгоор охтууд бол орж ийн. Охтууд голд утсан давхраа гэж хэлдэг. Утсан давхраа гэхээр утас гүйлгээд ямар нэгэн зүсэлт хийхгүйгээр утас гүйлгээд энэ улаас үсгэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн зүсэлт хийхгүй нүд хаад ямар нэгэн сориггүй тэгсэн мөртлөө өргөн бол одоо нөгөө сэргээгээд өчөж байгаа. За энэ охтууд бол ер нь бол өсөглөө охтуудад дээр үед бол 15-16-аас хойш гэдгээс нь л одоо нэг 12-13 тагаас орж утсан давхраад бол нэлээд түлхүү хийлгэж байгаа. Утсан давхраа бол охтуудын дунд бол ерөөсөө л утсан давхрааны одоо эрэл хайгуул ихтэй байгаа. За тэгээд давхраа наагаад идэх охтууд гэдэг шүү дээ. Давхраа нэгэнд наагаад яг давхраатай төрхөөрөө өөрийгөө ингээд харцсан охтууд давхрааг болохоор онцгүй харагдаад байдаг. Олон жил наагаад ингээд арьсаа унжуулаад за тэгээд зарим нь тэгээд цавуунд нь харшлаад ээж аавд давуулж ирээ. За энэ заавал давхраа ингээд наагаадаа учраас одоо тавцсан давхраа илгээ гэдэг тийм одоо заалтаар гэдэг юм уу. Арьсандаа жоохон ингээд сулраад унжаад нуглаас маягийн үүссэн тохиолдол. Тэгээд зарим нь яг ижлэхэн орохгүй наасан давхраа өөр нэг нь ороод нэг нь ордгоо. Тэгэхээр ижилсүүлэх зорилгоор. За төрөлхийн ингээ хоёр нүд нүүр тий. Нэг нь давхраатай нэг нь давхраагүй хүмүүс байдаг. Тэгэхээр ижилсүүлэх зорилгоор утсан давхраас илгүүлж болдог. Тийм нэг шинэ арга байгаа. Утсан давхраа яг 2-3 янзаар хийж зүгээр утсаар ингээ гүүлгээд өнгө цэвчдэг юм аргууд. За нэг ерөнхийдөө хятад хөхөт хятад руу бас тийм аргаар хийж байгаа. Манай эмчнэр бас сурж ирсэн. Гэхдээ ер нь бол яг эмнэлгийн одоо нөхцөлд яг нарийн мэргэжлийн эмчнэр удаан барих удаан одоо үр дүнгээ өгөөд удаан үр дүнтэй байлгах зорилгоор Япон техникийн аргаар манай эмнэлэг бол хийдэг. Япон техник гэхээр 3 шиг зангилаа өсгөө 3 хатгалцтай нөх үсгээд нэг юм наагур өнгөц явуулахыг арай гүн оруулж ирж байгаа. Арга нь яг нүдний эмчнэр хөвлөлтөлхүү хийдэг. За одоо нөө сүүлдээ салонууд хийгээд байгаа хгүй. Тэр нь болохоор жоохон өнгөцтөө хийгдээд байгаа. Тэгэхээр арай нэг гүн рүү бас орж болохгүй шүү дээ. Яг мэргэжлийн биш учраас. Тэгэхээр яг нэмхэн цогтой тогтсон үндэ бол дэжгүй. За зарим нэг зузаан цогтой хүмүүс буцаад буух гадах тал байдаг. Тэгэхээр хүнээсээ үнэлж агаад яг аль нь боломжтой юм. За бүр утсан давхраа тохирохгүй ч өнгөж байгаа. Зузаан цогтой бол голдуу ингээ уцаар тогтохгүй. Нүд чинь ингээ байнга анивччихийдэг эрэхтэн те. Анивчаад ахаар нэг утсан сулраад буучдаг тал байдаг учраас цэцэлтэй давхраа хийх шаардлагатай ч байгаа. Заавал давхраа илгэнэ гэвэл цохны зузааны нэмтнээс шалтгаалаад утсан уу цэцэлтэй юу гэдгийг нас охтуудад шийдэж өгч болдог. Хэдэн удаа давхраагаа ер нь засуулж, янзлуулж хийлгэж болдог вэ? За утсан давхрааны дараа бол асуудалгүй. За яг зүсэлтэй давхраа хийсний дараа бол за миний одоогийн харж байгаа бол максимум нэгтэл 3-аас дээш өрнө бол хамгийн дээдэлтэй 3. За тэрнээс дээш орвол тэгээл ер нь бол идүүд давагдаал эхлэхээр давхраа засах тусмаа л онцгүй болдог. Идүүд давагт тусмаа л хүнхээгээд бүр л өнөхөөсөө дордоод идэг. Засвар боллаа гэдэг юм амар бол биш. Зарим эмчнэр бол засвар хийдэггүй. Ерөнхийдөө л өмнөхөөсөө дордоод идэг учраас засвар идэггүй ер нь эмчнэр байдаг хийхгүй өмнөхөөсөө дордноо гэд. За яг хөө өмнөх нь онцгүй байгаад одоо нэг хэсэг нэг зайцсан гэх тийм цуцаа бэлцгэр давхраанууд идэхгүй тэрийгээ өөрөө таалагдахгүй нэг бол өөр ижил бурууч гэх тийм үнэхээр янзлах шаардлагатай хүмүүст бол хийж байгаа. Тэр нь бол тэгээд 1-2-2-оос 3 мөр бол ер нь л зөвлөдөггүй болж өгөх. Бүрний та хэдийн шин технологи амар таалагдлаа. Заавал давхраа хийлгэхгүй. Гэхдээ энийхээрээ ингэж нүдэрээ инээдэг хүмүүс чинь ингэж цацраг өөрчлөлөө айгүй ихсэн байдаг шүү дээ. Тэрийг яах вэ гэд заавал ингэж татуулахгүйгээр гэхлээр айгүй гоё яваад байна. Давхраа засвар хийлгэхгүйгээр яг энэ хооронд зай хангалттай бол хөмсгөн доогоор татна. Энэ хооронд зайгүй бол амар ойрхон нүд байдаг. Нүд хөмсг ойрхон хүмүүс тохиолдолд хөмсгөн доогоор бас боломжгүй. Тэгэхээр бол нүд хөмсгөний хоорондын харьцаа, нүүрний харьцаа
ясн зузааны эмгэггүй том зохин зузааны эмгээс шалтгаалаад энэ хүнд юу н ямар ажилбар тохирох вэ гэдгийг нүнтэйгээ сайн ярилцсан. Хүн болгон өөр ш тий. Нөгөө зураг авчраал би энийг яг л ийм нүдтэй болно гэдэг бас биш шүү дээ тий. Нөгөө жинхэнэ төрөний ярьдаг нөгөө эмгэн зузаан юу байна тий. Өнөөдөр тань дээр ингээд 5 настай хүүхдэд дагуулад нэг ээж орж ирлээ тий. Тэгээд хүүхдийнхаа ингээд 20 нас хүртэл нь би эрүүл ингээд яг ийм өөрийнхөө юм гоё харааг нь муудахгүйгээр явуулъя гэх юм бол та ямар зөвлөгөө өгөх вэ? За эрүүл хүүхдэд бол хамгийн түрүүнд одоо яг ганц нүд гэлтэхгүй хүүхд яг ингээд яг бие физиологийн хувьд сэтгэл зүйн хувьд эрүүл өсөж хөгжихийн тулд бүх талаас нь тий одоо хичээл сургуулийн эрүүл мэнд талаасаа эрүүл хоол талаасаа зөв нойр бүтэн нойр одоо шүүн үндэстэй хүүхдтэй бас болохгүй шүү дээ тий бүтэн нойртой за зөв хоолтой яг ачааллын яг хүүхдийнхаа насан тохирсон яг ачааллын одоо тэгээ хичээлд ороод ирэхээр бас аюу сайн нүднийхэн эмчэд бусад одоо ямар нэгэн асуудал үүсэх юм бол дор нь үзүүлээд хүндрүүлэхгүй эрүүл өсгөж одоо хүмүүжлэхэд бол харааны одоо миний зүгээс нүдний эмч талаас бол харааны ачааллыг аюу сайн анхаараарай. Одоо 20-20-ын дэм гадаа сайн тоглуулаарай. За гадуур яг танаар салхинаас хамгаалсан шил зүүж одоо ялангуяа UV туяа одоо хит ягаан туяаны хамгаалтай шил зүүж заншуулах. За тэгээд нүдний одоо ядаргаанаас сэргээл хичээл номоноос анхаарах нь байна. Орой яг цагт нь унтууж одоо цагийн хуваарийн давуу байх нь байна. За тэгээд эрүүл өсгөөд ирэхээр л ямар нэг хоёр дэгчээр эмгэг байхгүй тохиолдлууд бол өвдөхгүй. Тийм ачаалаа хараа муудахгүй бол тэгэхээр одоо нөгөө харшилтай болчих вэ тий. Тэр талаас эрүүл мэнд талаас л аягүй анхаарахад хүүхд бол эрүүл хараач эрүүл хүүхдэл өсөж одоо болж торно л гэж хэлмээр байна. Бид өдөр бүр уцаа цэнгэлдэг, машина бас тогтмол жил бүр онцлуулдаг. Харин энэ хорвоог насан туршдаа харах ганцхан нүдэ хэдий хэр хугацаанд хэр зэрэг арчилдаг билээ тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн дугаараас та өөртөө эсвэл өөр хүүхдийнхаа нүдийг эрүүл чирэг байлгах гэвэл бас одоо тий ганцхан ч гэсэндээ энэ зүйлийг бидний энэ подкастнаас сурч авсан бол тэр бол бидний одоо энэ хийж байгаа ажлын маань үр дүн юм аа. За ингээд нэг зөв мэдээлэл хин нэгний харааг бас хамгаалж чадах юм шүү гэж хэлээд өнөөдрийнхөө бас дугаарыг өндөрлөё. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.